Улсын хурлын нэр бүхэн эмэгтэй гишүүдийн санаачилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан. Энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон. За ингэснээр бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол хамруулж чадахгүй байгаа иргэд залуу гэр бүлүүд тусгай сургалтанд хамрагдсан иргэдээр хүүхдэд харуулan ажил хөдөлмөр хийх боломж нээгдэнэ гэсэн үг юм а. За энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй олон иргэнийг 60 мянган төгрөгийн үн төлбөртэй сургалтанд хамруулж төгсгсөн талаарх мэдээлж байгаа. Гэсэн ч энэхүү хууль хэрэгжиж эхлэх хугацаа өнгөрөөд даруй 3 сар болж байгаач одоо хэрэг хэрэгжихгүй байгаа нь нийгэмд баггүй хүлээлт, бухимдлыг үүсгэж байгаа гэхэд болох юм а. Сургалтанд хамрагдаж тогтмол орлого олохоор ажлын байраа хүлээж байгаа иргэд болоод хүүхдэд амруулах хүсэлтэй олон иргэд энэхүү хууль яг хизээнээс хэрэгжиж эхлэхийг хүлээсээр байгаа юм. За харин албаныхны өгч байгаа мэдээллээр бол энэ хуулийг хэрэгжүүлэхэд сангийн яамнаас орон нутаг нийслэл хичнээн хүүхдийг хамруулах ковод баталсны дараа хэрэгжиж эхэлнэ гэдгийг хэлээд дараах хариултыг өгсөн юм а. За сангийн яамнаас тэр квот батлагдахтай холбоотой мэдээлэл за өчигдрийн байдлаар авахд бол энэ 7 хоногт баг багтаад батлагдчих واخа гэсэн мэдээлэл өгсөн. Орон нутагт яг хүүхд харах үйлчилгээ эрхлэхгүй байгаа хүлээгдэт байгаа үндсэн шалтгаан бол энэ байгаа. За орон нутгийн төвшөнд гэдэг юм уу сангийн яамнаас квот батлагдчих юм бол яг тэр квотонд байгаа орон нутгуудад хүүхд харах үйлчилгээ эрхлэх хүмүүс ажлын байраа шалгуулаад ажиллаа шууд эхлэх боломжтой болчихно. Санхүүжилт нь шууд тавигдана. Төсөвт бол 10.8 тэрбум төгрөг суудсан байгаа шүү дээ. Тэгээд төсөвт суусан мөнгөний одоо яг энэ 9 сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэл хугацааны хуваарлаг төлөвлөлтүүд бол суудчихсан. Гэхдээ 2 дугаар сарын сүүлийн хагасаас тавигдахаар үндсэндээ ихний хувилбар бол орсон байгаа. За энэ хуультай холбогдуулан энэ оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөгийг суулган баталсан. Ингэснээр төрөөс нэг хүүхдийг харах За ингэснээр төрөөс нэг хүүхдийг харах зардалд сард дунджаар 116,900 төгрөг байхаар тооцсон. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчэнд бүрэн дундаас дээш боловсролтой тусгай сургалтанд хамрагдаж гэрчлэгээ авсан 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн халдварт болон сэтгцийн өвчнгүй гэмт хэрэгт холбогдоогүй 18-аас 65 насны Монгол улсын иргэн байныг заасан байгаа. За хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд төрөөс олгох нэг хүүхдийн зардал болох 116,900 төгрөг дээр эцэг эхчүүдээс 70 орчим мянган төгрөг нэмж хураагаар тооцсон байна. За энэ мөнгөөр хоол хүнс, тоглоом, аж ахуйн зардлаа гаргаад үлдсэн мөнгийг нь хүүхэд харах үйлчилгээ явуулж байгаа иргэд цалин хэлбэрээр авч амжиргаагаа залгуулахаар тооцсон байна. Сургалтанд хамрагдсан иргэд маань тухайн одоо өөрийнхөө орон нутгийн хүүхэд эрүүлийн асуудал хариуцсан байгууллагатай хүсэлтээ гаргаад өнөөдөр сүүчүүл болно. Тэгээ хүсэлтийн дагуу манайхан одоо мэргэжлийн байгууллагад очиод тэр одоо үнэлгээний хуудсын дагуу яг үнэхээр одоо хүүхдийг харахад аюулгүй байдалтай байж чадчихна уу, эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадчихна уу, галын аюулгүй байдлын шаардлагыг загт төвшөнд хангаж үгүй юу гэдэг дээрээ дүгнэлтээ гаргаад дүгнэлт гаргасан дараа одоо засаг дарга зөвшөөрлөх ийм одоо зохицуулт бол хийгдсэн байгаа хуулийн дээр. Яг энэ хүүхд харах үйлчилгээнд хамрагдах хугацаа маань 9 сарын 1-ээс дараа жилийн 5 сарын 1 хүртэл хугацаанд л хамрагдана. 103 сард бол хамрагдахгүй байгаа. Хоёрт яг нэг хүүхдэд ногдох хойсох зардал олгогдно. Улсаас энэ нь өөрөө боловсролын сайдын баталсан нөгөө нэг хойсох зардлын норматив энэ дагуу 116,900 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүүхдэд бол 116,900 төгрөгөөр тооцож олох нь л гэсэн үг. Сард шүү дээ. Тий сардаа төсвөөс олгож байгаа мөнгө. Дээр нь яг нэг хүн 5 хүүхэд харах хэрэгтэй байгаа шүү дээ. 116,900 төгрөг гээд нэг хүүхдийг бодоод 5-аар үржүүлэхээр нэг 600 орчим мянган төгрөг болж байгаа. Гэтэл 600 орчим мянган төгрөгөөр 5 хүүхдийг ажлын 5 өдөр 8 цагийн туршид хараад хоол тэжээлэр нь хангаад ингэх гэхэд хэдийн хэмжээний зардал гарах вэ тийм. Тийм учраас эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авах энэ хуулийг бол нээлттэй тавьж өгсөн. Гэхдээ нэмэлт төлбөрийн хэмжээ бол хувьсах зардлын 60% ихэхгүй байна гэдэг. За хүүхэд харах орчин нөхцөлийн хувьд нэг өрөө 15-аас дээшгүй нэг хүнд ногдох хүүхдийг 5-аас ихэхгүй байхаар заасан. За энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах буюу ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж бодох юм. За одоогоор 21 аймгийн 1200 иргэн, Улаанбаатар хотод 480 орчим иргэн сургалтанд хамрагдаж хүүхэд харагчийн гэрчлэгээ авсан байна.